ここで情けない姿は見せられん。エンデバーさん、首をちぎって投げていたと。Тулааны дараа баатрууд эмнэлэг төцөж байгаагаар дөрөвдүгээр бүлэг үргэлжлэнэ. Мэдээрэгийн баруун гар баг зэрэг гэмцснээр бусдаар биеийн самайна гэдэг. Айзаа багш шиш түүнийг дагуулan шөнийн үд явдаж би өрөөнд ирнэ. Түүний гэмтлүүд итгэхийн хүнд байсан тул эмчлэгдэх ямарч боломжгүй болсон байдаг. Шөнийн үд дагуучтан тандан эцэст нэг юм ирж уулзах шүү. Би уурлаагүй шүү. Таныг л жаргалтай байлгахыг хүссэн гээд ирээдүйг өөрчлөх боломжтой юм байна. Өнөөдөр миний харсан ирээдүй өөрчлөгдсөн. Энэ нь ирээдүйг өөрчлөх, ирээдүгөө өөрсдөө бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийн энерги хүчнээс болсон байх гэж бодож байгаа хэлдэг. Энэ үед Мирио орж ирээд заавал амьдраарай багшаа. Би таны ачаар л өдий зэрэг төрсөн. Илүү ихийг заалхавар байна гэхэд шөнийн нүд Мириог ирээдүг хараад чам гайхалтай баатар болсон байгааг харж байна. Энэ ирээдүйг битгий өөрчлөгдөөсэй гэж хэлээд таалал өгсөн. Сцен солигдоход нэг ууланд орон санаатны холбооны Курогерийг хэд хэдэн хүмүүс харсан тухай мэдээллийн дагуу Чикачи Гранд Торино хоёр тэнд үлгээр байгуул ганцаараа байгаад ирнэ түүнийг баривчлаагээд явж идэг. Очоод Гранд Торино хурдан шалгамгаа хөдөлгөөнөд түүнийг дарж оноод энэ үед нь Курогерээ энэ ууланд надаас гадна зэрлэг хүн яваад байгаа тухай сонсоогүй юу? Нийт нэгэн төлөвийг өсгсөн хүн нь ганц Шигараки биш. Түүний хамгийн ихтгэл туслах Гиганто Макиа гэж хэлэхдээ зэрэгцэн аврах том хүн гарч ирээд бүх зүйлийг эзэнтний төлөө гэж хэлээд шууд дайрдаг. Гранд Торино дайралтаас Курогери Чикачи хоёрыг авч болтож чадна. Ингээд тусламж дүүдэн буцаад ирэхэд Гиганто Макиа гинэт гарч ирсэн чигээр орсоргүй алгуулсан байдаг. Ганц цохилтонд дуулаг ийм байдалтай болгож байгаагаас нь хэр хүчтэйвэ гэдгийг нь харж болно. Баатрын төрөө нэмлэхэнд автон шалгалтын өдөр болжээ. Агуучтан Эндавар хоёр ирсэн байх ба Эндавар ашгүйдээ өөрөөс чинь асуух зүйл байсан юм гэдэг. Тодороки Бакуго Yorаши Ками дахин шалгалт өгөхөөр ирцгээсэн байна. За ингээд шалгалт эхэллээ. Оноо эдэс үртэн бодоод л өрөлт таваа зогсцоосон чинь баахан цэцэрлэгийн хүүхдүүд ороод ирдэг. Даалгавар нь дөрвөлээ амдраад тэр хүүхдүүдийн зүрхийг эзэнт гэдэг. Бакуго та нарын дунд хэн нэгэн тодгойлогч байж таараа гараад ир халз үзэл гэдэг. Yorаши чадвараараа анхаарлыг татах гэж үзээ Тодороки Ками хоёр эвтэх аргыг нь олчих гээд л бүгд бүтлгүтнэ. Энэ үед Эндавар агуучтандаа ярилцсан сухбаа чиний бүтээс нүдэн тарахдахгүй ш нуран унааж буй инх тайвны бэлэг тэмдэг гэж юу юм бэ гэж асуудаг. Агуучтан олон хүн чаваа нагдтай харьцуулж байгаа байх. Тэглээгээд миний бүтээсэн болон миний зорж байсан бэлэг тэмдгийг чи дөрөө халбгүй. Өөрийнхөө арга барилаар өөрийн гэсэн бэлэг тэмдэгээ бүтээ гэж хэлдэг. Цэцэрлэгийн хүүхдүүд чадваруудаа ашиглан манай эд рүү хайр найргууд арина. Тэр нь ч мэдээж юм болохгүй. Энэ үед нь Yorashи эдний агаар төргөж Ками шөнийн тэнгэр туйлын дээг санагдуулан зүйлс хагаад Тодорокид эдний чадвараараа бүтээсэн зүйлсийг нь ашиглан хөлдөөж том мөсөн уулуур үүсгэж тэднийг тоглосноор хүүхдүүдийн айцсан хувирч манай эдтэй нөхөрсөг авчиж ирэлдэг. Энэ бүхний санаа гаргасан хүн бол Бакуго байдаг. Ингээд тэд шалгалтандаа тэнцэж төр өнөглөгээ гардаж явдаг. Эндавар Тодороки дээр ирээд хүүгээрээ бахархаж байна гэж хэлдэг. Шөнийн үдэ оршуулах хэсэл болж өндөрлөнө. Сурагчдын дадлагыг төр хугацаанд зогсоож нөхцөл байдлыг хэсэг хугацаанд ажиллахаар болсон ба шөнийн үдэ агаатлыг түүний туслах 60 хөл залгамжилж авсан байдаг. Мэрио ахин ухаан орсон ч гэсэн сэтгэлзэн өв докторгүй байгаа тул эзэж хүчээ удирдлагаас алдаж магадгүй. Иймээс эргэж очихыг нь хариулсан байгаа ба түүний эвэр хэмжээгээр харьцангуй багассан байдаг. Удахгүй юу Баатрын сургуулийн дунд урдны үсдэг болохоор болж нэгэн ангийнхан санал хураагаад ангиараа хамтдаг болж дуу бүжгийн үзүүлбэр хийхээр шийднэ. Маргааш нь Мирио Мэдари хоёр эрийг эргэж ирдэг. Мэрио ухаан орсон цагаас л бусад хүмүүсийг зүгээрээсийг асуусан ба түүнд шөнийн нүдийн тухай хэлээгүй байдаг. Мэриогийн чадвараа алдсанд нарсан өөрийгөө буруудгана. Мэрио зүгээрдээ энэ бүхнийг чиний төлөө чиний инээмсэглэлийг харахын тулд хийсэн гэдэг. Тэгсэн Эри яаж энийг тухайж ойлголтгүй байдаг ба энийг харсан Мэдари түүнийг Юи Баатрын сургуулийн урлагийн үйлчлэгийг үзүүлж гайхшруулж чадвал жаргалтай болж нэмсгэлж магадгүй гэж бодон Айзаа багчаас тусламж хүсдэг. Айзаа багч гэсэн холбогдох хүмүүсээс асууя л гэнэ. Энэ үед цагдаа нар дээр имиж байгаа блогоо цахим орчин нийтэлдэг хүнийг мөрдөж байна. Түүнийг Жентл туслахыг нь лабрава гэдэг. Тэр одоо хийж байгаа блог нь хангалттай хандлт авахгүй байна. Одоо зүгээр л энгийн дэлгүүр дээрэмдэг ажиллаа болцгоё. Би дэлхийн түүхэнд нэрээ мөнгөлмөр байна гэдэг. Тэд 6 жилийн турш блог хийж байгаа ба түүний туслах бичлэг эдит зэргийг нь хариуцдаг. Баатрын алуурчин Стен хорол санаатны холбоо хурдан хугацаанд алдартай болсон.
Иймээс энэ удаа UAE баатрын сургуулийн урлагийн үйлчлэлийн үеэр тийшээ дайрцгаая гэж төлөвлөж байдаг. Нэгэн А бүлгийнхэн хөжим, бүжиг, тайз, чимэглүүд гэдэл дааж авсан ажлуудаа хариуцсан урлагийн үйлчлэгтэй бэлцээрэл. Midori агуучтанд уулзах ба өнгөрсөн дулаанаар хүчээ төр зур 20% хүртэл ашиглаж чадсан. Бидний асын заны дайралтууд эсрэг юу ихээ мэдэхгүй байсан гэдэг. Агуучт нь чамайг 15% ашиглаж чаддаг болохоор чинь зааж өгье гэж бодож байсан юм гээд хадагш давуулж гараад агаарын дайралт хийхийг зааж өгдөг. Энэ үед Мирио Айзава 2 Эрийг дагуулan UAE-д ирдэг. Захиралд Эрид урлагийн үйлчлэгийг үзэх зөвшөөрөл өгсөн ба тэд сургуулийн орчин, хүмүүс, урлагийн үйлчлэгийн тухай гэдэл сургуулаа танилцуулна. Ингээд хоолны зарлд наварч байх үедээ захирал болон Midnight багштад хардаг. Тэд урлагийн үйлчлэгт асуудал гарвал тэр дараа бүх хүнийг нүүлгэн шилжүүлэх амлалтыг цагдаа нарт өгсөн. Иймээс нэг ч асуудал гаргахгүй тулд гадуур баатрууд болон багш нарыг эргүүлж гаргаж буй тухай хэлдэг. Маргааш өглөө нь алсын зайны дайралтын бэлтгэлээ хийж байх үед Гацумаа ирдэг ба Midori тохирсон бэлээ хийж байгаа тухайгаа хэлдэг. Агуучт нь ч гэсэн чадвараа 20-30% ашиглаж чаддаг байхдаа туслах хэрэгслүүдийг хэрэглэдэг байснаа хэлдэг. Midori бэлтгэлийн дараа агуучт нь туслах хэрэгсэлтэй бичлэгийг болохоор хайж байх үедээ Gentle хорон санаатны бичлэгийг санамсаргүй үздэг. Энэ бичлэг дээр маргааш дагагчид байтугай нийгэм дохио өгсөн блог оруулаа гэдэг. Тэд өглөөр төглөхт бол хүн багтаа гудмудаар явсаар өгшин эзэнтэй цайны газар очино. Тэндээс дайралтын төлөвлөгөө эхлүүлнэ гэд ярилцсан. Midori-гийн урлагийн үйлчлэгт ашиглах олсон муудсан бас яв ёро 100 унтчихсан байгаад өглөөрт ойрхон байрлах дэлгүүрээс олс авах хэрэгтэй болдог. Өглөөний 6:30-д алсын зайны дайралтын бэлтгэлдээ ордог. Бэлтгэлийн дүндээр Midori-гийн захиалсан бэлэг хийж дууссан гэд Гацумаа хүлээлгэж өгнө. 7-д бэлтгэлээ дусан олсон авахаар дэлгүүр рүү явдаг. Дэлгүүрээс олсон аваад гарч явахдаа эзэнгүй гэмээр барилгаас нүрээ алхасаа 2 хүн гарч яваг хараад гайхдаг. Эсэг ярилцсны дараа дуу хоолойгоор нь Gentle гэдгийг нь таньж өчигдрийн ярьсан нийгэм дохио өгнө гэд байсан нь UAE баатрын сургуулийн урлагийн үйлчлэг рүү дайрах байсан гэдгийг ойлгоно. Ингээд түүнийг зогсоогийн тулд дайрж эхэлдэг. Gentle-ийн чадвар нь уян хатан байдал ба агаараас эхлүүлээд бүх зүйлийг уян хатан болгох чадвартай. Тэд Midori-г холдуулаад цааш явах гэсэн ч тохиолдсон ч дуурал Эри охин урлагийн үйлчлэгийг үзэж чадахгүй. Тэр нь заавал баяр баясгалыг мэдрүүлж нэмсгэлийг нь хармаар байна. Чамаар үгүй хэлэхгүй шүү гэж бодон араас нь хөөдөв. Хэдэн өдрийн турш бэлдсэн бас сайн бэлгээтэй болсон тул агаарын дайралтаараа тэднэр рүү дайрч унгаадаг. Энэ үед Лабравгийн Gentle-тэй таарсан мөчийг харуулна. Тэр үедээ 20 наснаас өрөвдөл Gentle тухаангүй дурлаж байн ханд явуулсан байдаг. Энэ үед нь Gentle хөвш нэмэгдэж босоод ирдэг. Учир нь Лабравгийн чадвар нь хайрын үж бөгөөд хайртай хүнийг өвчийг хэд дахин нэмэгдүүлдэг. Ингээд хэн мөчөөгөө өгөхгүй тулалдаж эхэлнэ. Тулааны дундор Midori яагаад энэ бүхнийг хийдэг тухай асуугаад Gentle өмнөх амьдралаа ярина. Тэр баатар болох хүсэлтэж аймхаа нэгэн байсан. Нэг өдөр барилгаас унаж би үнийг аврах орлого хийхдээ баатар саад болсноор нөгөө хүн нь унаж нас бараад алуурчин тооцогдсон шоронд орсон байдаг. Шоронгоос гарч ирээд баатар болоход дэндүү оройтсон тул хорон санаатан болж дэлхийд өөрийгөө таниулахыг хүссэн гэдэг. Өдөр энэ түүхийг нь сонсоод түүнийг хөндлөж байна. Гэхдээ баатар болоход хэзээ ч оройтдгүй юмаа гэдэг. Ингээд тулаан үргэлжилсээр. Лабрава UAE баатрын сургуулийн систем рүү нэвтрэхийн тулд улам ойртохоор явах үедээ эргүүлийн баатрууд ирж байгааг харна. Юунд Midori алсын зайны дайралтаа оновчтой хийж Gentle-ийг бариад авдаг. Лабрава ирж Gentle-ийг хамгаалж өндөр сэтгэл хөдлөл гаргахад Gentle-ийн үж дахин нэмэгдэж Midori-г авч иддэг. Тэ зогтохгүй ба Midori-гийн хэлсэн үгийг бодон бууж өгөөд баатруудад баригдаад явдаг. UAE урлагийн үйлчлэг хэвийн үргэлжлэхээр боллоо. Midori экстра плазан багш хамгаалтанд олсоо орхисон газар очиж аваад урлагийн үйлчлэгт амжиж ирснээр нэгэн А бүлгийн тоглолт эхэлнэ. Get ready, UA. Our sound is gonna kill you! Ингээд эцэст нь Эри охин инээмсэглэж баяр баясгалыг мэтрэнэ.
Эрийн ганц засрын хамгаалагчид комын байдалтай байгаа учраас түүнийг UA сургуулийн байранд багш нар болон медиа таунд ажиллахаар болсон байдаг. Оройн зэрлэг муучаанууд бүлгийхэн ирдэг. Учир нь баатруудын жагсаалтыг танилцуулах жилийн эхний уралдаан маргааш нь болох юм. Баатруудын чансааг чадвар, шийдвэрлсэн хэрэг, нийгэмд оруулсан хувь нэмэр, ард иргэдийн сайшаа зэргийг харуулсан үзэж гаргадаг ба жилд 2 удаа зарладаг байна. Энэ удаагийн шинжилгээ гаргасан үр дүнээр нефт эндавар, 2 такос, 3 бэс жинст гэх мэтчлэн баатрууд орсон байдаг. Улуу яруу гэлэхдээ эндавар яриад байх юм олон юм алаа. Зүгээр намайг харж бай гэдэг. Стенсэлэгтод хорон санаатны холбооны даби нэг агуулгад ирж хай-энд гэх номыг сэрэж даалгавар өгч буй хүсэг гараад өнгөрнө. Урлагийн дараа номер 2-оор тодорсон Hawks эндавартай уулзаад нэг баг болж ажиллая. Номууд даалгавруудад сургалтууд хаа сагуу тарсан байна. Тэгээ би өөрөө бие дааж мөрдлөг явуулсан ч юу ч олсонгүй. Огт ном өрдөггүй, эсвэл нийт нэгэн төлөвөөс өрхийн ч хандгааг нь мэдэхгүй гэд ярилцж байх үед номууд арайд ирдэг. Гэхдээ энэ удаагийн номоо бусад номоноос ялгаатай нь энд хамгийн хүчтэй хэн бэ гэдэл ярьж чадаж байдаг. Эндавар Hawks энэ байдлаар байгаа бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлгээд өөрөө номоотой тулдаж эхэлнэ. Энэ үед нь Тодорокогийн ах Нацуо, эгч Буйме хоёр нь эмнэлэгт байдаг ээжигээ эргэж ирсэн байна. Ээжиг нь Рэй гэдэг. Өмнөх бүлгүүдийг нь ярихдаа Тодорокогийн ээжийн тухай гардаг эсүүдийг сүүлд нь ойлгомжтой тайлбар хийгээд өнжөөд яваад байсан болохоор одоо нэг хүмүүс яриад өгчээ. Эндавар нь анхнаасаа баатрын жинсний хоёрт байгаад дургу байсан. Тэгээ агуу хүчний гүйцийн тулд өөрийн сул талыг арлах буюу халан үедээ хослуулсан чадвартай хүүхэдтэй болж язаж хүүхдээр агуу хүчний гүйцүүлээ гэж бодоод манай Рэй аав дээр очиод охиндоо гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Рэй аав нь эндаварын нэр хүндээс нь болоод шууд зөвшөөрдөг. Ингээд Рэй танихгүй хүндээ гэрлэхэр болно. Тэд дундаасаа 4 хүүхэдтэй болсон бөгөөд өмнөх хүүхдүүд нь эндаварын өссөн шиг чадвартай байсангүй. Харин Тодороко яг эндаварын өссөн шиг галан мөсийг хослуулсан чадвартай байсан тул ах эх нартай ч тоглохгүй наад хэрэггүй амьтдаагаа битгий цаг чи агуу өчтөнд давах үүрэгтэй гэдэл түүнийг аль хүүхэд байхаас нь бэлтгэж гэр бүлийнхэнтэйгээ хатуу хандаж ирсэн байдаг. Урт хугацааны дараа нь стресс шалмаас ээж нь буцалсан халуун усаар Тодорокыг түлж одоогийн сорвиг нь үүсгэсэн байдаг. Энэ явдлаас нь болоод эндавар эхнэрээ сэтгцэн хэмжиг төвтөлсөн ба одоо хүртэл эмнэлэгтэй байсаар байгаа. Тэгээд Нацуо аав өчигдөр үсэд байсан номер 1 баатар болсон. Тэрнийг арг гэрийнхэндээ яаж ханддгийг нь босод хүмүүс мэддэг ч болоосоо гэдэг. Би харин битгий аавыгаа тэгжлээ гэхэд Нацуо тэр үнийг юунд нь өмөрөөд байгаа юм. Таныг нэг ч удаа эргэж иж байгаагүй байхаа гэхэд би аавд чинь анх танилцахдаа ганц л удаа энэ цэцгэнд дуртайгаа хэлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд энэ цэцгүүд байсаар байгаа. Аавыг чинь би хараагүй ч энд ирээд явсныг нь цэцгээр мэддэг гэдэг. Эцсийн салхитууд эндавар номоор дайш гэмтээсэн ч би энэ нөхөн төлжүүлдэг. Энэ ном нь өмнөх бүх номонорт байсан шинжүүдийг өөртөө агуулснаас гадна ярьж бодож чадаж байгаа нэлээд өндөр түвшний хэдийг нь илтгэв. Тулааны дундор номоо барьцааг голоор нь хаваадаг. Энэ үед номер 2 Баатар Хавкс барьцаа доторх хүмүүрийг амжихгүй эхний ээлжинд гэмцээсгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэе гэдэг. Тэр даалгавчинд хөөж тус бүрээ удирдах чадах ба өдөөрөө дамжуулан хүмүүсийн байр зал, дуу чимээ, цэцэргээ гэдэл бүгдийг мэдэрч чаддаг. Гэмцээсгийн 76-ыг амжилттай шийдвэрлсэн тул эндавар номогийн орсон байшин хэдээсээ хуваана. Энэ дайралтаас зүгээр гараад ирэхээс гадна өөрөөсөө хэд хэдэн номог салгаалуулж гаргадаг. Эдгээр салбарлаж гарсан номонууд нь бусад баатруудыг завгүй болгосноор эндавар эсрэг номоо халдтуудаа бүрэн утгаараа эхэлнэ. Эндаварын биеийн хэм нэлээд өндөр төрсэн байлаа. Түүнийг дайралтуудаас толгоогоо хамгаалж тэндээсээ нөхөн дүлжүүд байгааг анзаарч бүрэн үнс болцсны шатах ёстой байлган маш өндөр халууныг үүсгэн дайрч шатаадаг. Гэвч номонд гат төртгөөс өмнө толгоогоо тастан шидсэн байсныг эндавар анзаараагүй тул дайралтанд нь нүүр болон хөвлөдөө хүн чарх аваад унана. Энэ тулааны хүн бүр шууд дамжуултаар үзэж байдаг ба бүгд л эндаварыг амсгаа даран харна. Номоо өөр хүчтэй хүн алах уу гэхдээ зэрэгцэн эндавар хонгоорч түнрүү дайрсан ч амжилт олгүй ханан цавлна. Энэ үед нь хүмүүс сандралдах зур эндаварын шүтрэн бэшрэгч Итадори гэх хүн тэрийг хараач дүүл байгаа үстэй. Эндавар амьд тулалтж байна. Юу ч болоогүй байхад битгий сүрчгэнцгээгээд байна. Яг одоо бидний төлөө амьд золиосч чадах хүн хэн гэж хараач гэдэг. Эндавар хүнд гэмцэж номоо хөөж байх ба урд нь хагашдгүй байснаас номоо гүйцэж чаддгүй. Энэ үед нь Хавкс өөрийн өднүүдөрөө түүнийг дэмжиж илүү хурд өгснөөр номоо гүйцдэг. Очоод хүчтэй галаар анаас нэглэж шатааж байгаа ч түүний нөхөн дүржих хурд нь гэмтэх хурднаас нь илүү байсан тул ноцтой хохирол учруулж чаддаггүй. Тиймээс түүний хөдөлгөөнгүй болцсон тэврээд
тэнгэр өд явсаар хүн болон барилгад аюул учруулах арга боломогцоо нарнаас ч тодчихом гэрэлтэй маш өндөр алгоныг ялгаруулж номыг бүрэн шатааж ялаад газар дунана. Камер түүнийг харуулхад гараа өргөцгсөн зогсож байв. Шууд дамжуулалтын тайлбарлагч түүнийг энэ бол ялалтын тэмдэг. Бишээ энэ бол эхлэлийн тэмдэг гэж тайлбарлаж байгаагаар 4-р бүлэг маань төгснө.